хүний зовлонгоор эрүүл мэндээр бизнес хийгээд байна гэсэн одоо коммент байна л да. Тэгээд яг хүний хэрэгцээ шаардлагатай байгаа. Эрүүл мэндийг бол нэг номерын хэрэгцээ болчиход байна шүү дээ, тий. Тэгвэл тэр хүнд гутал зарж байна тийм үү? Гутал хөдөлж авч болно шүү дээ. Гутал бол хүний хэрэгцээ. Тэгэхээр энэ яагаад танд гутлаар бизнес хийгээд байгаа юм бэ гэж хэлмээр байгаа байхгүй яг саяных ярих дээр тэгвэл энэ хэрэгцээн дээр нь тулгуурласан одоо юм үйлчилгээл хүмүүс санал болгож байна гэсэн. Гэтэл хүн угаасаа өвдөх нь үнэн. Хүн гутлахгүйгээр одоо алхаж явж чадахгүй, удамжид алхаж явж чадахгүйтай адилхан хүн эрүүл явах ёстой. Эрүүл байх ёстой, өвчин зовлонтой явж болохгүй. Тэгээд тэрийг эмчлүүлэх ёстой. Тэгээд заримдаа бидний мөнгө хүрдэг, заримдаа хүрдэггүй. Заримдаа тэр асуудал нь айгүй том асуудал болж өрхийн санхуд нь төв учруулдаг тийм. Заримд нь бүр зовлон болдог тийм. Зарим нь бол тэрийг дааж чаддаггүй. Тэгэхээр энийг л одоо энэ одоо нийгмийн энэ харилцааг зохицуулах ягаад засаг төр байдгийн бэ гэхээр энэ нийгмийн энэ харилцаанууд энэ нийгмийн асуудал энд иргэдийн дунд тулгамдаад байгаа тэр тэтгэврийн асуудал тэр эрүүл мэндийн асуудлыг бүр нэг номер тавьж үздэг тийм ямар ч улсын засгийн газар. Гэтэл энэ дээр нь бас энэ тогтолцооных нэг нь бол хувийн даатгал бол хувийн тэтгэврийн сангууд ч юм уу хувийн даатгалын тогтолцоо бол яалтч орж ирдэг. Орж ирэх ёстой. Тэгэхгүй бол нөгөө төрийн үйлчлэгээ маань бас иргэдэд бас хүртээмж бас Монгол. Одоо манай дээр л гараад байна л да нийгмийн даатгал дээр. Нийгмийн даатгал одоо нийгмийн эрүүл мэндийн даатгалтай хүн заримдаа ингээд очиж үзүүлдэг. Яг үл тэр чинь өглөө 9-өөс 6 цаг хүртэл ажилтаа хүн байхгүй тийм. Эмнэлгүүд чинь өөрөө 9-6 цаг хүртэл ажиллана, хагас бүтэнсээ өдөр хаацсан байна.